Эрүүл байна уу? Эм цом яваа. Тэгэхээр Монгол хүмүүс бид чимээгүй одоо алуурчин гэх тодтголтой нэг 4-5 хаан эмгээр бол Монгол аав бүр тэтгэврт гарч чаддаггүй, Монгол хүн 80 насалж чаддаггүй. Монгол хүний одоо нас баралтыг нэмэгдүүлж, хөдөлмөрийн чадварыг алдагдуулж байна. За энэ бол нэгдүгürt бол суц сатуурал буюу суц нарийснаас болоод тухайн эд эрхтэнд очих цус хангамж алдагдаад зүрхний одоо титэм суц нарийсж бүглэрүүл зүрхний шигдээс үүсдэг. Тархины суц одоо нарийсж бүглэрүүл тархинд одоо цус хамсарч тархинд цус харвах эмгэг үүсдэг. За хоёрдугаарт нь болохоор та биднэрт одоо бүрэн хянах боломжтой артерийн даралт хэсэг эмгэг байдаг. Энэ даралт хэсэг эмгэгийг бид нар өдөр болгоно одоо хянаж одоо шийдэлтэй байж чадаагүйгээс болоод тархин цус харах эмгэгэр хүндэрдэг. Энэ тархин цус харах эмгэг нь бол одоо хөдөлмөрийн чадварыг өндөртөө нас баралтын бас голлох шалтгаан болдог. За гуравдугаарт нь болохоор хавдар гэж байдаг Улаан хотоод илгэний хавдар орж ирж байгаа. Энэ дээр бол одоо ингээд шинж тэмдэг тодорхой эдис маань өөрчлөгдөж яваад байхад бид нар эрт илрүүлэг төдийлөн хийдэггүй, хэнэггүй, ханддаг, эмчилгээ хийлдэггүй байдлаас болоод тухайн эдис маань өөрчлөлтөнд орж улмаар дисплазия, метаплазия гээд үнцээсийнхээ үүргээ үйл ажиллагааг алдагдаж улмаар одоо хяналт зохицуулахгүй хуваагддаг хавдрис болж хуурж байгаа. Тийм учраас энэ хитгэн эмгэгээс одоо монгол хүн одоо сэргийлж, эрт илрүүлж, баг дээр нь оншилж имжилдэг, хяналтанд байж эмээ явуудаг болвол илүү их одоо хянагдах боломжтой, урт наслах боломжтой гэж үздэг. За жишээлбэл одоо бид бидний сайн мэддэг суцсны хананд үзүүлж байгаа цусны даралт хэсэг эмгэг гэдэг. Энэ артерийн гипертенз бол одоо бүрэн хянах боломжтой. Имэнч гэсэн ч одоо даатгалаар хямдарсан уух боломжтой шийдэлтэй байдаг. Гэтэл одоо хитгэн одоо хинэггүй төвөгшөөс нь зангаасаа болж одоо тархин цус харах эмгээр хүндэрдэг. Нэгдүгürt нь болохоор энэ даралт хэсэг эмгэг маань чимээг алуурчин гэж нэрлэдэг. Яагаад гэвэл даралт ихсэн үед одоо хүнд төдийлөн шинж тэмдэг илэрдэггүй. Бүр ихсэх юм уу яг шинж тэмдэг мэдэгдсэн үед одоо шилэн хүзүүгээр хөш толгой өвдөх, нойр моглох, нүдний ухрахаар өвдөх мэт нэлээ ихсэн үедээ нэг өвчтний одоо тодорхой хөвд буюу 30-аас 40 өвдөн бол ирэлэрч мэдэгдэж байдаг. Дийлэн хөвд бол одоо 50-аас 60 өвдөн бол тэр болгон шинж тэмдэг илэрдэггүй. Учираас бид нар одоо даралт ихсээгүй байна, эмээ уухгүй байдлаар ханддаг. Нэгдүгürt. Хоёрдугаарт нь болохоор хинэггүй ханддаг. Даралт ихсэх эмгэг мэдсээр байж эмээ уудаггүй зүгээр юм чинь юм уух шаардлагагүй гэдэг ч юм. Гэх мэтчлэн одоо хандаад байвал артерийн гипертенз маань хяналтгүй гэсэн. За гуравдугаарт нь болохоор даралт бууруулах эмээ уусан боловч төдийлөн буудаггүй, эмэн төсвөртэй эсвэл хоёр эмэн төсвөртэй бид нар стресстэй цочруулж орох үед даралт огцом нэмэгддэг бол мэрэгжлийн эмчт үзүүлж зохих эмээ одоо эмийн тун нэмэгдүүлэх юм уу, өөр эмээр орлуулах юм уу, хавсарсан юм хэрэглэж одоо тэгж явах хэрэгтэй. Гуравдугаарт нь болохоор эрт илрүүлэг шинжилгээнд орж энэ артерийн гипертензийн одоо хяналт хэр байна, байр ихтний гэмтэл маань илэрсэн байна уу гэдгийг шинжилгээ өгч мэдчих хэрэгтэй. Жишээлбэл одоо бидний сайн мэддэг за нүдний үг дурандаа артерийн гипертенз нүдний одоо угт цус харвах юм уу, одоо суцсны хан уяатан чанараа алдагдаж өөрчлөгдөх юм аль эсвэл зүрхний бичлэг зүрхний эхо хийж зүрх маань томорсон байна уу, артерийн гипертенз маань хэр хяналттай байна вэ гэж мэддэг. Мөн бодо шээсний шинжилгээ бөөрийн үйл ажиллагаа үзэж бөөрийн дутагдал юм уу, байр ихтний гэмтэл хэр явагдсан байна гэх мэтчлэн эдгээр шинжилгээ хийж одоо бид нар хянах боломжтой байдаг. Тийм учраас энэ артерийн гипертенз маань одоо бүрэн хянах боломжтой эмгэг байдал бид нар одоо өөрийнхөө хинэггүй байдал, төвөгшөөсөн байдал, аль эсвэл хайхрамжгүй байдал, төдийлөн одоо эрүүл мэндээ одоо цэцэг арчилж байгаа юм чи усалж чаддаггүй. Жишээлбэл бид нар цэцэг арчлахтаа бол тэр маань одоо ингээд усаа холдуулах арчилгаа муутаас болж хатаж өгдөгтэй яг адилхан эрүүл мэндтэй бол тэгж хандвал бол тухайн өвчин маань даамжирч хүндрэл гарах эрсдлэх өндөршөө гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээ Монгол хүн бүр 88 насны Монгол аав бүр тэтгэврт харъягээ та бүхэн эрүүл хэм маягаа урлаж урт наслах боломжтой шүү. Ялангуяа артерийн гипертенз дээр бол тийм алдаа гаргахыг одоо эмч минь зүгээс бол одоо хянах боломжтой эмгэг шүү гэж хэлмээр байна.